ингээд уламжлал ёсороо бид бүх бишгийнхаа төсвөлнийг ярилцчаа тодруулах учиртай. Ямар гоё их юм бэ? Хямдсан ш. Нэг үзэхтэй. Энэ удаагийн зэрэглагийн дугаараараа би говь кашмирийн төв үйлдвэр дээр хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн дугаар дээр бид бүхэн та бүхэнд за говийн үйлдвэр дээр яг ямар хөө шат амжилттай болж бид бүхний хамгийн хайртай өнгөсөс дуртай ноолор хувцас бэлэн болгийг хамтдаа үзэх болно. Мөн дээрэс нь энэ удаагийн дугаараар би говийн шинэхэн дэлгүүртэй танилцуулна. Ингээд бүгдээрээ хамтдаа явж үйлдвэртэй танилцъя. За мөн бас нэг хэрэгтэй мэдээллийг хүрэхэд говийн үйлдвэртэй та бүхэн өөрөө хүсэх юм бол танилцах бүрэн боломжтой болсон юм байна. Тэгэхээр үүдэнд орж ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсны дараа за тэгээ өвсөө боосныхоо дараа үйлдвэртэй танилцах боломжтой болсон юм байна. Тэгээд одоо яг би үйлдвэр рүү орох гэж байна. За говь компанийн талаар ихээс өмнө бид Монголын талаар ярьдаг байгаа. За энэ дээр болохоор ингээд Монгол улс дэлхийн номер 1 түүхий ноолор түүхий эдийн хууль одоо нийлүүлэгч гэдгээр бидний мэдээллийг бол харуулсан байдаг. За тэгээ нийтдээ манай Монгол улс 190 мянган малчтай. За 24 сарын ямаатай байдаг болоо. За ямаа маань өөрөө яг Монголд дөрөв төрлийн натурал органик өвгтэй байдаг. За тэгээд энэ одоо хөвс харал болон энэ бүх гормон болчихсон Монголд олох боломжтой байдаг. За тэгээд энэ цагаан болон бэж болохоор энэ бусад усаас бол арай их боломжтой байдаг. За говь үйлдвэр маань болохоор хамгийн анх 1981 онд болсон нэгдсэн. Улсын төсөмжтэй болсон үйлдвэр байгаа. За манай үйлдвэр маань болохоор жил нийтдээ 25 сая эзэн төлөвлөсөн чадaltaй байдаг. За үүний бол 1.6 сая үзэгжүүлэх төлөвтэй, 640 мянган нөхөс төлөвтэй, 160 мянган болохоор оюул төлөвтэй байна. За энэ бол манай эзэн үйлдвэрийн тогтолцоо буюу ISO системүүдийн талаар бол мэдээлэл бол байдаг байгаа. Манай бол ISO 9001, 14001, 45001 гэсэн тэр системүүдийг бол оруулж ирсэн. Энэ тогтолцоо бол оруулж ирсэн байна. За бог систем болохоор манай тогтолцоо үйлчлэлийн төлөвлөлт байна. Тэгэхээр бид нар арай илүү тогтолцоо үйлчлэл бүтээхийн тулд эдгээр стандарт үйлдвэрийг хангаж байгаа. За энэ болохоор манай олон улсын мэдээллүүд маань байна. Бид нарыг одоогийн байдлаар боловч яг Герман улсны бэлгийн хот болон Düsseldorf бол бэлтгэлгүй. За харин Хойд Америк, Англи, Европын холбоо хотод гэсэн асуудал болохоор бид нар олон нийттэй болж байгаа. За үүнээс гадна бид нар 21 франчайз дэлгүүртэй бол дэлхийд бол байршсан байгаа. Араад систем болохоор манай яг олон улсын партнер болж байгаа. За би одоо яг говийн үйлдвэрийн анхан шатны үйлдвэрийн англин ялгах албат дээр хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр энд болохоор хөдөөний малчтаас маань яг ноолор маань ингэж ирдэг. За үүний дараагаар манай ажилчид маань яг гар аргаараа ялгадаг юм байна. Тэгээ би бас зарим мэдээллийг та бүхэнд өгье гэж бодоод энд ирлээ. Сайн байна уу чи? Та одоо яг ноолорыг яг яаж ялгаж байгааг нэг товчхон яриад өгөөч. Энэ Баянгар аймгийн цагаан ноолорыг өнгөөр нь дээрээс нь зориултаар нь ноолрын манай голчоор нь өндөрхийн нэхмэл сөлжмөлийн зориултайг нь нарийн дээрээс нь хагтаа гэдэг 3% ялгаж байна. Одоо энэ ноолор бол нэхмэлийн зориултай микрон 17.5 хүртэл. Энэ чинь ноолор бол их хаг буюу энэ зориултаар ялгагдана гэсэн үг. Тий. Үүний дараагаас эндээс ялгагдаж гарсныхаа дараа хаж тийм бол угаагтад дамжлагыг гаргадаг. Тий. За баярлалаа. Яг гих мэтчлэн яг бидний өмсдөг зүгээр яг нэг цамцыг хийхийн тулд энд маш олон хүмүүс гараараа ангилж ялгаад цаашаа угаах албар өгд юм. Тэгээ одоо бүгдээрээ дараагийнхаа үйлдвэрлэлд явцгаая.
байсан үйлдвэрлэсэн утаснууд маань эрэгдээд за энд ирснийхаа дараа сүжиг бүтээгдэхүүн болт юм байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа бас танилцъя. Танилцж дуслаа. Харин одоо би үйлдвэрээсээ шин дэлгүүрлүүгээ дамждаг энэ шинэхэн хоол авчин дотор хүрэлцэн ирсэн байна. За энэхүү хоолойгоо дамжаад хэдүүлээ бүгдээрээ говийн шин дэлгүүртэй танилцъя. Хэдүүлээ шинэхэн сарын дэлгүүртэй танилцъя. За яг одоо миний зогсож байгаа энэ хэсэг бол говь дэлгүүрийн эрхтэйчүүдийн тасаг байгаа. Яг энэ хүү тасагт жилийн өмнө засвар хийгээд өргөтгөл хийгээд үйл ажиллагаа буцааж явуулж ирсэн. Дөнгөж сайхан нээлттэй хийсэн эмэгтэйчүүдийн тасдаг хүрэлцэн ирсэн байна. Бүгдээр хамтдаа ирсэн. Манай говь дэлгүүр маань зөвхөн аялал жуулчлалын сезонорч гэлтгүй жилийн 4 үйлрэлт бүх орны жуулчдын хамгийн орох дуртай дэлгүүр байсаар ирсэн. Тэгээ манай Монголыг дэлхийд дахин таниулж байгаа хамгийн том дэлгүүр гэж би өвдө боддог. Тэгээд энэхүү дэлгүүр маань ерөөсөө сайхан шинээр засвар хийгээд ийм гоё болоод үе талгаа нээсэн байна. Тэгээ бүгд хамтдаа явъя. Дэлгүүрлөө орж ирэнгүүт хамгийн түрүүнд сонирхол татсан зүйл бол энэхүү харагдаж байгаа хан байна. За энэ бол Дундгой аймагт байдаг цагаан сургаас санаа аваад яг энд хийсэн одоо фитинг рум буюу хувцалах өрөөнийхөө наад хийсэн хан байгаа. Энэ бүр үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Яг одоо миний зогсож байгаа хэсэг бол говь дэлгүүрийн гэр ахуйн хэсэг байна. Энд та бүхэн хүнжлийн бүтээлэг оролт за дээр мөн дээрээс нь бас энэ яг шинэ гарсан бахаа гэж би бодож. Энэ бол нурууны бүтээ. Ямар гоё ихтэй юм бэ? За говь компаниас гаргасан энэхүү ноолурын балеринаг танилцуулъя гэж бодлоо. За энэхүү балеринаны ерөнхий үнэ нь 448 сая төгрөгийн үнэтэй. Харин хэрвээ та бүхэн Pocket Zero уршиг ашиг худалдан авалт хийх юм бол нэг удаагийн өндөлтний эрдөө 75 сая төгрөгөөр энэ хөөрхөн балеринаг авах боломжтой хана. За ингээд уламжлалт ёсороо бид бүхэн бишгийнхаа төсвөлнийг яриалагчаар тодруулах учиртай. Яриалагчаа бид бүхэн за говьлгүүдээ за яг одоо зарагдаж байгаа нэг эмэгтэй загварын балерина. За мөн дээрээс нь unisex загварын эрэгтэй эмэгтэй юм
Sneakers-ийн сонголттой их боломжийг олгож байна. За тэгээ ялагч маань эндээс өөрийнхөө дуртай өнгийг өөрийнхөө өмсдөг сайзыг сонгоод энэ хоёр гутлыг эзэн болох боломжтой хана. Харин одоо та бүхэнд хэрхэн ялагч болохыг танилцуулъя. Та бүхэн яг одоо доор орж хоёр Facebook пэйжийг лайк дараад, мөн энэхүү бичлэгийг лайк дараад, public холоо share хийгээд хамгийн чухал нь та бүхэн коммент хэсэгт миний асуултанд хариулж өгч хэрэгтэй. Асуултыг одоо танилцуулъя. Яг одоо миний хойно харагдаж байгаа энэхүү хан хаанаас болон ямар газраас санаа авч хийснийг та бүхэн коммент хэсэгт бичснээр бид хүн голоос рандомор нэг ялагчаа тодруулан энэхүү хоёр гутлыг бэлтгэх болно. Хамтдаа та бүхэнд баярлалаа. Дараа уулзъя баяр та.